Сайн байцгаана уу хүнд үзэгчтэй. Өнөөдөр манай дефакто ярилцлагаар Улаанбаатар хотын газар хөдлөл яах вэ? Гамшигт төсвөртэй байшингууд маань ямар байна вэ? Улаанбаатар хотын газар хөдлөхөд одоо аль болохоор бага хохирол учруулахын тулд юу хийгдэж байгаа юм бэ? Ийм сэдвээр яг энэ жилээр энэ чиглэлээр олон жил ажилласан олон улсад Англи, Франц, Япон, Америк олон улсуудаар бас явж ажилласан, суралцсан ийм хүнтэй ярих гэж байна. За энэ бол шүтээсийн эрдэм шинжилгээ технологи хөгжүүлэх албаны дарга хадагтай Цамбын цог гэрэл. Цамбын цог гэрэл шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэм шинжилгээ технологи хөгжүүлэлтийн албаны дарга. 1999 онд Монгол Улсын их сургуулийг геофизик бакалавр, 2002 онд Монгол Улсын их сургуулийг геофизик магистр, 2013 онд Япон Улсын тохиогүй их сургуулийн архитектор, барилгын шинжлэх ухаан инженерчлэлийн доктор, 2022 онд Бүгд найрамдах Франц Улсын École Centrale Nantes их сургуулийг барилгын инженерийн магистр зэрэгтэй тус төгссөн. Америкийн нэгдсэн улс, Тайван, Герман улсад мэргэжил дэвшлүүлсэн. Шинжлэх ухааны академид одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Япон улсын тохиогүй их сургуульд судлаач, шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилга архитектурын сургуулийн ахлах багш, Бүгд найрамдах Франц улсын Нант их сургуульд дадлагжигч судлаач, Дэлхийн банкны төсөлд богино хугацааны зөвлөхөөр тус ажилласан. Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн судалгааны төвд хиймэл дагуулын судалгаа, газар хөдлөлтийн судалгаа, Япон улсын тохиогүй их сургуулийн газар хөдлөлт инженерчлэл, барилгын мониторинг, барилгын эвдэрлийн судалгаа, Франц улсын Нант их сургуульд далайн инженерийн байгууламжийн завхарчлал болон түүний материалын илэгдлийг хянах системийн хөгжүүлэлт, өвөгдлийн боловсруулалтын аргачлалын судалгааг хийсэн. Хамбогд уус хатан туулгын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эвл амьдралын хэм маягийн эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал. Аян давтагдсан шүү. За сайн байна уу та? За сайн байна уу. За хэдэ юуны өмнө шүү дээ та энэ гамшигт төсвөртэй барилгуудын тухай норм энтрийг хийхэд оролцсон юм байна. Ер нь Улаанбаатар хотын маань байшингууд нь энэ гамшигт төсвөртэй юу, үгүй юу, газар хөдлөлтийнхийг голдуу ярьж байгаа тийм. Энэ талаар ер нь юу хийгдсэн байгаа тухай ихлээр товч зурглалыг нөхгүй юу? За өнөөдрийн ярилцлаганд өрсөнд баярлалаа. За миний хувьд бол яг энэ газар хөдлөлийн инженерчлэлийн судалгааг Монгол улсад хөгжүүлэх тал дээр ер нь дээд боловсролын байгууллагт зам судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байгаа юм судлаач хүн байна. За тэгээд одоо Улаанбаатар хотын хувьд гээд ярих юм бол мэдээж яг тухайн одоо байгалийн гамшигт үзэгдэл газар хөдлөлийн талаас бол мэдээж шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийдэг байгаа. Зам цойлын ерөнхий газрынхан, за барилгын одоо салбарынхан мөн эдгээр олон хүмүүс ер нь бол ажилладаг байгаа. За манай яг судалгааны хувьд гэх юм бол бид нэр 2016 оноос эхлээд шинжлэх ухааны технологийн их сургууль дээр инженер технологийн дээд боловсрол гэдэг төсөл хэрэгжиж эхэлсэн. За одоо 10 дахь жилдээ хэрэгжиж явж байна. Тэр төслийн одоо нэгэн судалгааны хүрээнд бол бид нэр энэ Монгол орны хүрээлэн буй орчин газар хөдлөлийн инженерчлэлийн судалгаа сэдвт ийм ажлыг Японы ихтэй сургуультай хамтраад хийж байгаа юм. За тэгэхээр тэр хүрээндээ бид нэр мөн шүтээсийн залуу багш нарыг Японд доктор сургах, зам судалгааны ажил хийх, тэгээд мөн шинэ лаборатори байгуулах гэсэн ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол бид нэр ер нь бол энэ Улаанбаатар хотод газар хөдлөх юм бол ерөнхийдөө хөрсний жижигэл ямар байх юм, тухайн одоо барилгын одоо хийц бүтээцээс хамаарат барилгад яаж нөлөөлөх юм бэ гэсэн судалгаануудыг бид нар бол Японы хэд хэдэн ихтэй сургуулиудтай манай мөн докторийн оюутнууд бид хэд нийлээд ер нь бол 10-аад жил ажиллаад явж байна. Тодорхой одоо судалгааны үр дүнгуудээ бол мэдээж олон улсад хэвлүүлсэн ийм байдалтай байгаа яг судлаачийн үүднээс болвол. Тэгэхээр газар хөдлөлт инженерчлэлийн лаборатори гэж байгуулсан гэж байгаа тийм ээ, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд Японуудтай хамтарсан тийм ээ. Тэгээ за энэ лаборатори чинь одоо яг юуг судалдаг юм?
За энэ лабораторид болохоор бид нэр энэ Улаанбаатар хот дотор хөрсний одоо хурдтгал хэмжигч 15 станцыг байгуулж байгаа. Байнгын ажиллагаатай. За мөн нэг одоо цооногийн станц буюу 100 метрийн гүнд хотын төвд яг шинжилгээ ухааны технологийн сургуулийн төв байрны дэргэд бид нэр 100 метрийн гүнд мөн хөрсний хурдтгал бичигч одоо тийм багжийг байрлуулад нийт 16 станцын хүрээнд Улаанбаатар хотод одоо яг газар хөдлөх юм бол хөрс яаж чирхийлэх юм бэ гэдгийг судалгаагууд яг энэ бодитоор бичиж эхэлсэн. Ажиллаа хийж байгаа. За тэгээд энэ хэдэн жил болж байгаа энэ 16 станц байгуулад? 16 станц маань ер нь бол бид нар одоо ингээд яг төслийн хүрээнд худалдаа авалт, суйрлуулалт яг үндсэн багжууд маань Америкийн Кинеметрикс гэдэг нэлээ нэр хүндтэй газраас авсан. Тэгээд мөн ковид эднэр дамжаад мэрэгчлэнүүд нэр суулгаад бид нар эхний ээлжинд бол одоо яг цооногийн станцаа бол ажиллуулад яг 1 жил болж байна. За бусад станцууд нь болохоор одоо бас яг зарим одоо суйрлуулалтынхаа түвшинд бол явж байгаа юм. За төсөл маань хичээл дуусгав. Цооногийн станц маань юу харуулж байна? Бидний хөрс хөдөлж идэг юм уу? Тэр зүй тогтол нь энгийн юм уу? Эсвэл онцгой юм уу? Ялангуяа энэ бид чинь сүүлийн үед одоо санаа зовоож байгаа юм бол энэ туулгалынхаа дээд талд байгаа нэг ондны ус авдаг байсан газруудаа тойруулаад байшин барьсан. За одоо тэр зөв баруун талд сонгонд шинээр худгууд гаргаж байгаа. Тэгээ энэ бүх маань яаж нөлөөлж байна? Энэ хөрсний одоо энэ хөдөлт гэж байна шүү дээ. За цооногийн станц маань болохоор ерөнхийдөө энэ судалгаагаар Улаанбаатар хотын одоо энэ хөндий маань ер нь судлаачдын хэлснээр бол яг туулгалынхаа тийшээ бол яг сэвсгэр урсны 180 метрээс орчим гэж судалгаа байдаг. Тийм учраас бид нар бол хотын төвд яг сонгохдоо 100 метрийг станцыг сонгосон байгаа. За тэр нь болохоор бид нар яг энэ Улаанбаатар за одоо жишээлх юм бол Хөвсгөл аймгийн Хангас сүм ч юм уу те. За дунд говийн дэрэмж гэдэг юм уу болгон юм альж зүгээс ер нь газар хөдлөлийн жижигхийлэл Улаанбаатарт мэдэгдлээ гэхэд бид нар ерөнхийдөө яг хатан хөрсөн дээр сэвсгэр урсны нөлөөлөлгөө бичиж авах зорилготой тэр 100 м станцаа байгуулсан. Тэгээд тэр 100 м станц маань болохоор яг энэ Улаанбаатар хотын хөрсөнд яг газар хөдлөлийн жижигхийлэл орж ирж байгаа оролтын зэг гэсэн үг л дээ. Яг тийм бод бичлэг авч байгаа. Тэгэхээр бид нэр бусад зэвүүдээр байгаа станцын бичлэгээс гадна тухайн геофизикийн имчилгээр хөрсний үе давхаргууд геотехникийн мэдээллийг мэдж байгаа юм бол бид нэр одоо яг Улаанбаатар хотын айл зэг дээр яг газар одоо яаж хөдлөх нь вэ ер нь гэдгийг нь бол онлын хувьд бол тооцох боломжтой. Тийм одоо яг бичлэгийг хийж байгаа. За тэгээд манай яг цооногийн станц ажиллаж гиснээс хойш нэлээд олон газар хөдлөлийн бичлэгүүдийг цуглуулсан байгаа. Энэ нь болохоор маш үнэтэй одоо мэдээлэл гэсэн үг зөвхөн Монгол орнд төдийг ер нь дэлхийн одоо шинжилгээ ухаанд бол хэрэгтэй мэдээлэл байгаа. За тэгээд сүүлийн үед бичигдснээс гэх юм бол мэдээж Хөвсгөл аймагт болж байгаа хөдлөлүүдийг бол манай станц бичиж авч байгаа. Мөн хамгийн сүүлд нөгөө Мьянмарт болсон газар хөдлөл мэгчний 3000 км-ийн цаана гэсэн тодорхой түвшинд бол маш сайн бичигдсэн байгаа. Тийм мэдээж хүн мэдрэхгүй ч гэсэн. Тэгэхээр ер нь бол яг энэ станц маань бол нэлээд одоо практик бол маш их ач холбогдолтой. Ялангуяа сүүлийн одоо энэ өндөр барилгуудыг одоо барихад загварчлалт хэрэгтэй байгаа юм. Мөн одоо хуучин барилгуудыг хүчтэй судалгаанд хэрэгтэй тэр дата маань. За сүүлийн үед яригадаад байгаа ялангуяа метро эднэр гээд энэ газар доорх байгууламж эднэрт бол ер нь маш хүнтэй нэмрийг манай сургуулиас оруулах үз тийм станцыг бол бид нэр ажиллуулад эхэлсэн байна. За тэгээ барилгуудыг ярихаас өмнө газар хөдлөхөд Улаанбаатарт мэдэгдсэн шүү дээ. Тэгмэгч интернет рүү ороход ердөөсөө нэг хэдхэн бараг минутын дотор тэр Монголын тийм газар тэгш газар хөдлөлөө яг эпицентр нь тэнд байна гэсэн мэдээлэл олон улсын тийм газар хөдлөлтийн тийм вебсайтаар гарч ичээд шүү дээ. Тэгэхээр манайх одоо өөрийнхөө бүх энэ ерөнхийдөө Монгол улсын газар хөдлөлт ямар байгаа хөдөлсөн тохиолдолд дэлхийд рүү гаргадаг тийм өөрсдийн системийг бүрдүүлсэн юм уу эсвэл ямар маягаар ингэж аваад байгаа юм? За яг газар хөдлөлийн судлалын сектор болон шинжилгээ ухааны академи дээр байдаг. За би өмнө өөрөө бас ажиллаж байсан. Тий. Тэдний дээр болохоор ерөнхийдөө бүх Монгол оронд болж байгаа газар хөдлөлүүдийг бүртгэдэг станцууд Монгол оронд даяар дархан байршуулсан байгаа. За тэгээ мэдээлэлээ боловсруулад ерөнхийдөө одоо онцгой ерөнхий газар гэдэг юм уу шаардлагатай газруудад бол өгдөг байгаа. Яг одоо нэг иргэн дуртахад бол би нөгөө Японд Тохокугийн их сургуульд доктор сурж байхдаа мөн академийн хүрээлэнтэй хамтраад бас яг энэ газар хөдлөлийг амжиж анхааруулах системийн төсөл ер нь бол өгж исэн. Гэхдээ тэр маань яг батлагдаагүй ч гэсэн сүүлд нь Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлээд тэр төслийн хүрээнд болохоор энэ 3 одоо Улаанбаатарт гамшиг учруулж болцсошгүй 3 голомтод одоо тухайн ойролцоо газрын станцууд байр суурилуулад тэгээ ерөнхийдөө бол
газар хөдлөл үзсэн тохиолдолд Улаанбаатар хотод одоо тохиолдол өгөх системийг энэ онцгой байдлын ерөнхий газар шинжилгээ ухааны академиэр хамтраад байгуулсан байдаг. Сүүлд нь би бас нэг төгсчрийн нэг бас богино хугацаанд ажиллаж байсан. Тий, та энэ чиглэлээр доктор хамгаалсан Японд Токогугийн их сургууль. Тэгэхээр энэ газар хөдлөлтийн одоо ингээд мэдээллүүдийг аваад байна шүү дээ. Тэгээд заримдаа одоо ингээд Улаанбаатар хот бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс байдаг гэсэн яриа байгаа тийм үү? Ямар үед тэр идэвхтэй бүс гэж үздгийг. Тэр нь одоо аль зэрэг одоо бид нэр жишээлбэл бид нарт одоо газар томоохон газар хөдлөх тийм магадлал аль зэрэг байдгийг. Жишээлбэл Турктэй сайн харьцуулахад эсвэл бол Минмартай энэ харьцуулахад ямар байдгийг. За Монгол орны газар хөдлөлийн хувьд бол Монгол ор маань газар хөдлөлийн идэвхтэй бүс нутагт оршдог. За сүүлийн 100 гаруй жил болсон хүчтэй 8 магнитудаа газар хөдлөлүүд бол энэ бүхэл судлаачд ярьдаг. Булнаа нуруунд 2 удаа болсон. За гоолтай. Сүүлийн хэдэн жилийн? Сүүлийн 100 гаруй жилийн 1905 онд 2 одоо магнитуд одоо 8-тай газар хөдлөл. Булнаа цэцэрлэгийн газар хөдлөл гэж болсон байдаг. За дараа нь болохоор 1930-ад онд за Монгол алтай газар хөдлөл. За 1957 оны одоо гоолтай газар хөдлөлүүд бол бүгд 8 магнитудаа дэлхийд бүртгэсэн юм газар хөдлөлүүд байдаг л да. За түүнээс гадна бол магнитуд 7-тай одоо газар хөдлөл учруулж болохгүйц одоо юм газар хөдлөлийн хагарлуудад мэдээж Моготын хагарал ордог. Моготын газар хөдлөлийн голомт. За тэгээ бүрэн бүтээл дэрэн гээд энэ дөрвөн газар хөдлөлийн одоо идэвхтэй хагарлаас бол Улаанбаатар хотод одоо гамшиг учраас болцсогүй маа гэдэг үднээс бид түрүү ярьсан нөгөө төслийг ер нь бол Монгол улсад хэрэгжсэн байгаа. За одоо эхлээ хоёлаа яагаад газар хөдөлдөг вэ гэдгийг бас хүмүүст хэлж өгөхгүй болбол тий яагаад энэ тектоникийн хөдөлгөөнүүд болдог тэр цаад суур нь яагаад зарим газрыг хөдөлдөг зарим газрыг хөдөлдөг юм бэ гэдгийг ярьж өгөөч. За энэ бол яг нэлээ геологийн тий ерөнхий мэдлэгт орох бах. За мэдээж дэлхий дээр маань тодорхой тектоник хавтангууд тий дэлхийн царц маань тектоник хавтангуудад одоо хуваагдсан байдаг. За жишээлх юм бол Японд яагаад газар хөдөлдөг вэ гэх юм бол Евразийн хавтан эндхийн Намхан далайн хавтангийн доогоор одоо шургаж орж байгаа. Тэр одоо хүчил хоримтж байгаа хүчтэл маань чулуун мандал ургаж байгаа хүчтэл маань одоо тодорхой эвдрэлд ороход энерги хоримтлагдсан энерги үүднээс тодорхой эвдрэлд орно. Тэр маань одоо нөгөө газар хөдлийн долгион болоод чулуун мандлаар тархаж байгаа. Тэгэхээр бол Япон бол яг тийм сүбдүгцэн бүс дээр барьж байгаа гэсэн. За Монгол орны хувьд бол баруун талаараа нэлээ идэвхтэй газар хөдлөлүүд болж байгаа ажиглаж байгаа. Тэгэхээр бол ер нь бол Евразийн хавтан Энтгийг Австралийн хавтантай мөргөлдөд тэнд одоо мөргөлд явжтэй. Гимлайн нур uuсан тэрнээс үүдэлтэй одоо баруун талын уулархагтай хатар ажилтны үүднээс бол Монгол орны яг үндсэн одоо газар хөдлийн юу хэлдэг. Мөн бас байгалийн рифтийн бүс эднэр бол мэдээж Монгол орны газар хөдлийн одоо идэвхчд бол нөлөөлдөг гэж эрдэмтэд ярьдаг л та. За ингээд газар хөдлөлтийг хідээстэй шулахаар аюултай гэж үздэг байшин барилга нурдгийн. Тэгээд тэр байшин барилгыг чинь одоо жишээлбэл Японд 8 мэдхгүй хэдийн 8 юм уу 9 юм уу магнитудын газар хөдлөхөд төсвөртэй унахгүй хагарахгүй байх тийм байшингууд бариад олон жил болж энэ стандарт тавиа тий. Манай тэр стандарт хэд дээр байдгийг тэрийг өөрчилсөн үгүй юу энэ тухай ярьж өгөөч. За барилга байгууламжийн газар хөдлөлт төсвөрлөлтийн одоо асуудал ярихад бол бид нар ер нь бол хөрсний чичирхийллийн одоо асуудал яригдана. Ер нь бол мэдээж газар хөдлөл гэдэг маань тухайн голомтод ямар хүчтэй одоо газар хөдлөж байгааг бид нар магнитуд гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тухайн голомтоос одоо тодорхой зайд орж байгаа тий хоцорын газруудад хөрсний чичирхийлэл маань ямар эрчимтэй одоо чичирхийлж байгаас хамаарат одоо нөгөө бидний одоо ярьдгаар бол баалын тий газар хөдлөлийн баал гэж ярьдаг. Тэр бааллаар нь бол ерөнхийдөө барилгын одоо хэвтрэл ямар байх юм бэ гэдгийг нь бол судалгаа хийдэг байгаа. Тийм. За Японд бол мэдээж газар хөдлөл маш Монголыг бодох юм бол маш байн хүчтэй газрууд болж байдаг. За тэгээд мөн түүнийгээ дагаад ч юу нь бол мэдээж барилгын норм дүрм за тийм үү барилгын технологи тий суурин тусгаарлагч гэдэг юм уу эсвэл одоо дампер гэж ярьдаг одоо сарниулагч гэх мэт чинь маш олон технологиуд бол хөгжсөн байдаг. За Монгол улсын хувьд болохоор мэдээж тодорхой норм дүрм бол өртөгдөд одоо мөн шинжлэхтэйд явж байгаа. За миний хувьд бол яг Монголын норм дүрм дээр бол яг ажиллаж байгаагүй тэр жоохон ягшиглаа. Саяхан нэг Дэлхийн банкнаас дэлхийн улс орнуудын нөгөө газар хөдлөлт төсвөртэй барилгын норм дүрм за мөн зөвхөн газар хөдлөлт төсвөртэй биш мөн бусад байгалийн үзэгдлүүдийн хувьд гээд ер нь норм дүрмийн тийм судалгаа явагдсан.
За тэрэн дээр бол харин богино хугацааны судлаачаар ажиллаад ерөнхийдөө одоо яг тухайн одоо төслөөс өгсөн бүх одоо газар төсвөртэй байх ёстой инженерийн барилга маань ямар бүх одоо норм дүрмийн үзүүлэлтүүдийг хангаж явах ёстой юм бэ гэдэг дээр нэлээд улсуудын юунуудыг харьцуулсан судалгаан дээр бол ажилласан. Гэхдээ тэр маань бол одоо нөгөө төсөл хэрэгжүүлэгч газраас бол мэдээж үр дүнгээ арай танилцуулаагүй байгаа учраас яг энэ хэмжээнд л ярих боломжтой. Японд та хоёр юм ярьж байгаа газар хөдлөх өөрөө маань эцүүдаараа ярьдаг тэр хэмжээгээр том газар хөдлийн хүч размер. Баал гэдэг маань яг хөрс өөрөө аль зэрэг хөдлөх вэ гэдгийг хэлж байгаа юм ба шүү тийм үү? Тийм. Тэгэхээр Улаанбаатар хотын барилга байшингуудыг барихад төчнөө баалыг давах, унахгүй байх тийм заавар норм норматив байгаа шүү дээ. Бага. Тэгээ тэрнээс чи хамаарат жишээ өнөөдөр Улаанбаатар хотод юм уу Монгол улсад хоёр тустай норм байна уу? Улаанбаатар тустай байна уу? Газар хөдлөлт төсвөртэй барилгын норм дүрм маань болохоор нэг л норм дүрм байгаа л да. Тэр маань нөгөө тухайн хоцорын газар маань одоо яг ямар баалаар одоо судалгаа хийгдсэн байна. Тэрүүгээрээ юу яг мөрдөгдөж байгаа. Улаанбаатар хэд юм тэр нь? За Улаанбаатар хотод бол сүүлд шинжилсэн одоо нөгөө түрүү буцаад нөгөө газар хөдлөлийн идэвхжил рүүгээ орох юм бол за судлаачд хийж байгаа бол Улаанбаатар хот орсон одоо имэйл тустай тий гүнж гих мэтчлийн хагарлууд идэвхтэй хагарлууд дээр бол газар хөдлөлийн одоо мэдээж бага хэмжээний магнитудтай газар хөдлөлүүд ажиглагдчихж байгаа. За тэр үүднээс бол мэдээж барилгын салбарын одоо болон за энэ академиднээс бол энэ норм дүрмийг шинжил хийж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын болохоор сүүлд бол ер нь бол Улаанбаатар хотын ихэнх хэсэг бол одоо 8 балл төсвөртэй байхаар одоо барилгын зураг төслийг бол хийгээд явж байгаа тийм норм дүрм мөрдөгдөж байгаа. Тэгээ энэ 7 байсныг 8 болгосон гэж би сонссон юм байна. Тийм тэгэхээр тэр маань нөгөө нэг газар хөдлөлийн идэвхжил одоо нэмэгдэж байгаатай холбоотой дахин судалгаа хийгээд одоо эрдэмтэд судалгаа хийгээд гаргасан үр дүн байгаа. Имэйлд орчимд бол 9 балл байгаа. 9 баллыг барина. Тийм балл төсвөртэй барилгыг Улаанбаатар хотод хаана байшин барихаас зөвшөөрлийг авах та хэдэн давхар байшин барих вэ тэрийг бас тооцох юм байна тийм үү? Хэдэн давхар гэхээсээ илүүтэй ерөнхийдөө тухайн тэр одоо нөгөө норм дүрм дээр өгөгдсөн байгаа бааллын хэмжээ өгөгдсөн байгаа дээр угаасаа нөгөө инженерүүд маань яг тэрэндээ норм дүрмийнхаа дагуу одоо зураг төслөө хийгээ явдаг гэсэн. Тийм. За тэгээд энэ Улаанбаатар хотод одоо тэр яг энэ нормоо хангаж байгаа байшингууд нь бүгдээрээ байна уу? Хуучны байшингууд нь ямар байна? Энэ тухай ямар нэг юм судалгаа, тооцоо байд юм уу? За Улаанбаатар хотын газар хөдлөлийн гамшигын эрсдлийн судалгааг 2013 онд Японы JICA байгууллагаас хийсэн байдаг. За тэр судалгаан дээр болохоор одоо энэ Улаанбаатар хотын баруун талд байгаа эмээлтийн газар хөдлөлт, за зүүн талд байгаа гүнж муу, баруун талд хустай гэх мэт одоо хагарлуудаар газар хөдлөх юм бол ерөөдөө Улаанбаатар хотын хөрсөн дээр ямар ч чичиргээл ирэх юм. За нийт барилга байгууламжийн хэдэн хувь нь одоо эвдрэлд орох юм бэ гэсэн судалгаа хийсэн байна. За тэрийг дагаад миний нэг анх дурдсан нөгөө нэг төсөл байгаа шүү дээ Японтай хамтарсан. Тэр төслөөр манай нэг залуу багш зоригтгээд багш маань бас Японы Хирошима их сургуультай бидэд хамтарсан судалгаа хийгээд ерөнхийдөө бас дахин бид нар хөрсний одоо явуулын хэмжилт хийгээд маа төслийн хүрээнд тэгээд тэрүүгээр бол бас мөн барилгын одоо эрсдлийн судалгааг бол хийгээд олон улсад хэвлүүлсэн байгаа. Тэрэн дээр бол яг хөө мэдээж тодорхой одоо тэр үл зөвхөн судлаачийн төвшөнд гарсан үр дүн. Тэгэхээр тэр барилгууд маань угаасаа өгөгдсөн одоо яг системүүд байж гэн тий. Тэгэхэд бол бид нар хөрсний судалгаагаа тэр магнитудын судалгаа тий яг хөрсний судалгаагаа хэдий ч нэ сайн ихтс маань тухайн барилгынхаа эвдэрлийн эрсдлийг бас нарийн гаргана л гэсэн үг. Тэгэхээр энэ бол ер нь бол судалгаа бол байнга сайжруулагдаж явах хэрэгтэй. Харин практик талаасаа бол яг одоо энэ барилгуудын одоо газар хөдлөлт төсвөрлтийг бол одоо нийслэлийн төр засгийн байгууллагаас хийдэг байгаа. Тэднийхээс бол мэдээж зарим одоо нээлтийн мэдээллүүдээс харахад бол мэдээж одоо нөгөө өмнө баригдсан таны түрүүний асуусан тэр тоосон барилгуудын одоо газар хөдлөлт төсвөртэй мөгөм за ялангуяа олон нийтийн тий сургуулийн барилга, эмнэлгийн барилга эднийг хийгээд ер нь судалгаануудаа гаргасан байдаг. Тэгээд тэр хүрээнд мөн мэдээллийн журмаар яхад бол мөн онцгой байдлын ерхий газар дээр одоо бас нэг JICA-гийн төсөл хэрэгжиж байгаа. Тэр нь болохоор нөгөө хуучин газар хөдлөлт төсвөргүй барилгуудыг яаж хүчтгэх вэ гэсэн тийм судалгаануудыг бол хийгээд бид нар мөн жил болгоо зохион байгуулдаг эрдэмжлэгийн уралдаараа мөн тэднийг өөрч бас илтгэл тавьсан. 40 мянган хуучин байшингууд байна шүү дээ тий. Модон каркастай ч байх шиг тий. Дээврийн тэр тэгээд эн чинь баг одоо зарим дээврээс нурж байгаа юм байл л. Тэгээ хүмүүс нэг аргалал яваад байгаа юм байл. Тэгээ энэ бүхнийг
чимээ одоо солих хэрэгтэй байна гэдэг нэг баахан ярьж байгаа чимээг болцсон. Тэгэхээр чимээг болно гэдэг чинь газар хөдлөлгөө болцсон гэсэн үг шил дээ. Тэгээ эдгээр байшингуудаа яах юм солихын энэ тухайд ямар ойлголт тооцоо байдаг юм болоо. За тантай шууд хамаарахгүй байх. Гэтэл ярьж байгаа тэгээ чимээг болчиход байгаа юм. За мэдээж тодорхой асуудлыг эрхэлсэн байгууллагууд бол мэдээж тодорхой төлөвлөгөөтэй ажилладаг байх. Бидний хувьд бол мэдээж олон нийтэд бол мэдээж мэдээллийг хуваалцаж авах хэрэгтэй тийм мэдээллийг. Тэр үүднээс бол мэдээж түрүү ярьсанчлан нөгөө JICA-гийн судалгаа байна тийм. За манай төслийн багийнхны судалгаа гэх мэтчлэн ер нь тэднийгээ бол бид нар бол тодорхой одоо эрдэмтний хурлын үеэр ч юм уу тийм бусад яг салбарын хүмүүст бол хуваалцах тийм ажлуудыг бол явуулдаг л да. Ер нь бол Улаанбаатар хотод 3,000 ч гэлөө энэ байшингууд маань энэ газар хөдлөлтийн шаардлагыг хангахгүй байгаа. Тэрнийгээ ер нь солих хэрэгтэй байна. Мөн шинээр барьж байгаа байшин төхөөч 7 байсан. Одоо 8 хүртэлх баалыг төвчээртэй барилгууд бариа гээд үр дүнд нь нэг баалаар нэмэгдэл тэр байшинд шинэ барилгад орж байгаа. Одоо тэр нөгөө хүчтэй тэр багнууд энэ тэр шал өөр стандарт тавигдаад барилгын үн одоо орчин үеийн байшингуудыг нэмэгдэж байгаа нэг шалтгаан болбол стандартын өөр болгоцсон учраас тавьж байгаа нөгөө орж байгаа материалын хэмжээ улам их болцсон. Ялангуяа төмөр ийм хүчжүүлсэн. Одоо жишээлбэл энэ Улаанбаатар хотын төвд 50 давхар байшин барих гэж барья явж байна одоо. Тэгээд шуудангийн урт талд. Тэг ингээ харахад тэр байшингийн чинь багнууд нь бус багнуудын тодорхой хэмжээний баг нь ингээл каркас тавьж байгаа бетон хийгээл ингээ яваад шүү дээ. Гэтэл энэ байшин чинь тусдаа бүр ийм том ийм хар төмрөөр ингэж өнцгөлж гаргаад тэгээд дараа нь дотор нь хүчилж хийгээд яваад байгаа байхгүй юу. Тэгээ би тодруулаад энэ ямар учиртай ямар байшин юу гэсэн чинь Шанхайд одоо 100-аас илүү давхар байшин барьсан компаниуд хийж байгаа юм байна л да. Тэр enforcement гэж юм яриад. Тэгэхээр одоо бид нар одоо ингээд удалгүй 50 давхар байшинтай болох юм байна. За тэгмэгц нөгөө за энэ байшин тэгээд тодорхой тооцоогоор мэдээж тийм том байшин хөрөнгө оруулж байгаа мэт чинь тооцоогоо сайн хийцэл юм хийж байгаа газар доошоогоо 30-40 м явсан гэдэг. Тэгээ энэ бүхнээс харахад бол за яг энэ орчин үеийн байшингууд ингэждэг юм байна. 30 байшингуудаа яах вэ? Тэгээ яг энэ нэгдсэн тийм нэг карт гаргамаар байгаа байхгүй юу? Гарцсан гэж би ойлгоод байгаа юм. Тийм учраас бид нар бас би таныг энэ яхаараа газар хөдлөөд бид юу хийж байгаа юм бэ гэж асуух гээд урьсан байгаа. За тэгээд таны одоо хийж байгаа ажил чинь энэ шүтис бол манай техникийн одоо олон жил болсон ганц сургууль, хамгийн том сургууль. Энэ дотор эрдэмтний технологийн хөгжүүлэх албаа гэж энэний дараа тавигдсан байна. Тэгэхээр энэ танай алба чи юу хийдгийг тэгээд одоо голонд юун дээр ажиллаж байгаа одоо энэ тухай ярьж өгөхгүй юу? За манай шинжилгээ ухааны технологийн их сургууль 2025 оноос одоо шинжилсэн бүтцээр ажиллаад эхэлсэн байгаа. За тэгээ миний бие ажиллаа удаагүй байна. За шинэ байгууллага юм танай үгүй ер нь бол зохион байгуулалтын хувьд бол одоо шинжилгэцэн гэсэн. За тэгээд эрдэмтний технологи хөгжүүлэлтийн албаны дараагаар ажиллаад одоо 3 дахь сартаа ажиллаж байна. За энэ алба маань бол ер нь угаасаа л байсан алба. За энэ албаны үндсэн үүрэг бол мэдээж шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр хэрэгжиж байгаа бүх судалгааны төсөл хөтөлбөрүүдийг одоо удирдлага менежментээр хангах. За мөн агсан түвшний судлаач оюутнуудын судалгааг одоо дэмжих хэмжлэр маш олон одоо их сургууль дээр явагдаж байгаа эрдэм шинжилгээ судалгаатай холбоотой ер нь маш олон асуудлуудад одоо менежмент хийж ажилладаг гэсэн. Ер нь бол өдөр тутмын одоо үйл ажиллагааг нь авч явдаг. Тий би юу гэж асуух гээд юм гэхээр барууны ихтэй сургуулиуд ялангуяа технологийн их сургуулиуд үнэхээр улс орныхон техникийн шийдвэрийг технологиг боловсронгуй болгож шийдэх тухай дандаа түрүүнд нь явж бүр одоо 20-30 жилээр төрүүлж явж хийж штэ. Тэгээ энэ утгаараа одоо таны энэ ажлыг хийхэд ямар одоо хамгийн одоо таны өмнө одоо хэцүү сорилтууд байдгийг тэр тухай ярьж байна. За хамгийн одоо хэцүү сорилт гэвэл мэдээж одоо санхүүжилт яригдана. За тодорхой мэдээж гадаадын одоо хөрөнгө оруулалттай зам дотоодын хөрөнгө оруулалттай гэдэг ер нь бол бид нэр төслүүд бол хэрэгжүүлдэг. Шинжилгээ ухааны технологийн сургууль мөн өөрсдөө бас технологийн сангасаа бас жил болон судлаач багш нартаа бас тэтгэлэг зарлаад тодорхой төслүүд хэрэгжүүлдэг байгаа. Гэсэн хэдий ч гэсэн бид нар ер нь бол
За одоо ганцхан манай сургуульд бол нүүрлээд байгаа асуудал биш. Ер нь бүх төрийн өмчт ихтэй сургууль дээр бол мэдээж одоо мэдээж төрийн өмчт их сургууль учраас мэдээж засгийн газраас ч юм уу ер нь бол тодорхой ялангуяа эрдэм шинжилгээнд дээр бол одоо санхүүжилтийг нэмэх тий одоо судалгаа шинжилгээнд тэр дэмжлэг бол ер нь бас нэлээд шаардлагатай байна гэж харж байна. Илүү санхүүжилт. Тийм илүү санхүүжилт. Ер нь бол одоо санхүүжилтийг бол бид нэр за гадаадын санхүүжилтийг бол мэдээж багш нар өөрсдөө баг болгоод тодорхой зарлагдсан одоо төслүүд дээр ороод явж байгаа. Зарим мэдээж засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжиж байгаа жишээлбэл төрийн инженер технологийн дэд боловсрол төсөл гэх мэтлэн төслүүд хэрэгжиж байна. Яг дотоодын санхүүжилт гэх юм бол мэдээж шинжилгээ ухаан технологийн сан бол мэдээж өрсөлдөөнт маягаар зарлагддаг төслүүд байгаа. За манай шүтээсийн өөрийн технологийн сан бол бас мэдээж дотроо зарлаад дотроо өрсөлдөнтэй. Тэгэхээр ерөнхийдөө мэдээж энэ сангууд маань мэдээж хязгаарлагдмал нөөцтэй байгаа. Тэгэхээр яг тухайн нэг одоо жишээлбэл төс төр хэдэн төгрөгийн одоо 50 сая ч гэдэг юм хязгаар тавьж байна. Тэгэхээр мэдээж нөгөө технологи хөгжүүлэлт маань өөр тий онцлогоос хамаарат мэдээж санхүүжилтүүд нь өөр байх шаардлагатай гэмшлэн. Тэгэхээр ер нь бол бас жоохон яг ихтэй сургууль дээр бол ер нь эрдэм шинжилгээний санхүүжилтийг л одоо олон талт хэлбэрээр олох талаас бид нэр ажиллаж байна. За бид нар мөн ганцхан ийм санхүүжилт гэхгүй ер нь бол шүтээс дээр ажиллаж байгаа судалгааны төвүүд маань мэдээж нөгөө захиалгах ажлуудыг бол бас манай багш нар хийдэг байгаа. Тэр маань бас нэг төрлийн одоо судалгааны ажлын их усүр болж явдаг л да. Энэ бусад сургуулиудын том алдартай сургуулиудын өөрсдийнх endowment гэж яриад ш сан. Тэр сангууд нь бол учиргүй их том мөнгө хийж байгаагийн нэг шалтгаан нь бол тэдний хийж байгаа тэр судалгаа шинжилгээнийх нь ажлууд өөрөө тодорхой компанид тодорхой сабатик ашигтай мөнгө хийж шít. Тэгээд тэрнээс нэгэн түнцэнд бий болгосон юм шин тэрнээс өртөг зардлаа нөхөө тэгээд ашиг олох хэрэгтэй шít. Энэ хэсэг нь танах одоо хичнээн хэмжээний үнцэнтэй юм хийдгийг. За санхүүжилт нь бага байд юм байж. Тэрнээс олж байгаа мөнгө чинь нөгөө талдаа хэд байд. За яг тодорхой хэлэх бол боломжгүй наа. Яг одоо энэ жилээс бол манай шинжилгээ ухааны технологийн сургууль мөн төрний таны ярьсан эндамтын сангийн журмаан гаргаад ер нь бол яг одоо шинээр ажиллаж эхлэх гээд бас манай нэг албан дээр одоо ер нь хэрэгжээд эхэлж байгаа. Яг миний ойлгож байгаагаар бол багш нар эрдэмтэн судлаачид чинь өөрсдийнхөө бүтээсэн зүйлээ борлуулад тэгээд тэрнээсээ бол борлуулсансаа бол их онцгой сайн шагнал хүртэх тэр систем нь ажиллахгүйгээс тодорхой хязгаар тавьждаг. Тийм бай гэж хараад байгаа. Тэр ийм хүн суртлын ийм механизм нь аль зэрэг суларч байна. Эсвэл чангарч байна уу? Ямар вэ? За яг манай дээр инновац бизнес түншлэлийн алба гэж мөн сая шинээр байгаа. За тэр албан дээр бол дэж энэ одоо гарааны компани хөгжүүлэлт гэх мэтчлэн юм бол бас яг үйлдвэрчигээс одоо багш нарын одоо судалгааны ажлын үр дүн үйлдвэр чиглүүлэх ажлуудыг бол бас тэн дээр хариуцаад хийж эхлээд явж байгаа. Түншлийн компани түншлийн юу нэ? Инновац бизнес түншлийн алба гэдэг. Тийм зүгээр энэ албаны яг өнөөдрийн Монголд байгаа одоо манай одоо бид нар чинь экспортлж байгаа юм их бага байна шүү дээ. Нэг ноолуур нь хэдийн ямааныхан буйнаар нэг хэдийн ноолуур гараад устны бол газраас ухаа зараад нь шүү дээ. Тэгээ энэ бүхнийг газар доорох биш газар дээрх өрсөлдөх чадвартай болъё гэж яриад байгаа нөхцөл хамгийн том тоглогч нь гол тоглогч нь жишээлбэл танаас сургууль байхгүй тийм ээ танай багш нар. Тэгээ энэ бүхний чинь ингээд хийгдэж байгаа зүйл нь Монгол улсын экспортыг нэмэгдүүлэхэд ямар үр ашигтай болж байгаа юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо энэ сүүлийн нэг 10 жил дотор химилой ухаан гэдэг маш хүчтэй ухаантай тийм юм ороод ирлээ шүү дээ. Энэ аль зэрэг ашиглагдаж байгаа юм. Яг үйлдвэрлэл талаас гээд хөгжүүлэлт талаас гэх юм бол мэдээж манай сургууль маань бүрэлдэхүүн сургуулиуд харьяа одоо сургуулиудаас гадна харьяа судалгааны хүрээлэнгүүд байдаг. Тэднэр дээр бол мэдээж нөгөө бүх төрлийн чиглэлийн шилхэм төрний хөнгөн төрлийн чиглэлийн судалгааны ажлууд бол хийгддэг байгаа. Тэгэхээр мөн тэндээ бид нэр одоо их сургуулийн давуу тал гэвэл мэдээж одоо оюутнууд байна тий. Одоо судалгаанд орж байгаа. Тэгэхээр тэд нар маань буцаад мэдээж Монгол улсын одоо энэ аж үйлдвэрт бол мэдээж том одоо боловсон хүчин болж гарч байгаа. Тэгэхээр яг ерөөдөө хоёр талтай л да судалгаан дээрээ мэдээж оюутнуудыг бас хамруулж ажилуулах. За тэндээсээ мэдээж одоо хүний нөөцтэй зөвхөн одоо би бараа бүтээгдэхүүнээс илүүтэй бол бас ер нь олон талаар үйл ажиллагаа явуулж байгаа л да. Зөвхөн шинэ санаа зовж байгаа зүйл бол Японд мянган инженер бэлдэнэ гээл баахан хүүхдүүдийн шилээ явуулчих юм.
Тэгээд нөгөөдөл чинь сайн сурж юм хийчээ тэгээд энд ягалд үлдчихээд байгаа байхгүй. Бид нар Японы инженерийг бэлдэж өгж байгаа юм уу, Монголын инженерийг бэлдэж өгж байгаа юм уу? Яавал тэрийг хүчээр авчрах хэцүү. Яавал бид энэ Монголын яг тодорхой буюу зорилготойгоор чиглүүлж байгаа буцаж авчрах дээр үед одоо говийг байгуулахын тулд бид нар 10-10-аар нь инженер бэлдэж Японд бүгдээрийг авчирж ийн говийг авч явлаа шүү дээ. Тийм бодлого одоо байдаг юм уу юу? Байгаа бол хаана вэ? Тэрийг яг залруулж хэлэхэд бол миний түрүүний дурдсан нэг инженер технологийн дээд боловсрол гэдэг төсөл маань ер нь мянган инженер гэдэг төсөл байгаа юм. За энэ маань болохоор судалгаа, за тэгээ сургалт, лаборатори гэх бүгдийг хамарсан. Тэрэн дотор болохоор нөгөө одоо яг нөгөө хамтарсан хөтөлбөр гэдэг бакалаврын хөтөлбөр. За тэрнээс гадна яг судалгаан дээр болохоор магистр, докторийн хөтөлбөр нь яваад. За энэгээр сурсан оюутнууд бол ер нь бүгд Монгол улсад буцаж ирж ажиллаж байгаа. Яг тэгвэл ерөнхийдөө анханасаа бид нэр гэрээ Монгол улс 5 жил ажиллах хэрэгтэй гэсэн гэрээтэй явж байгаа. Ер нь бол энэ төсөл бол хамгийн сайн хэрэгжиж байгаа төсөл гэдэг ер нь Япон талаас ч маш өндөр үнэлгээ аваад явж байгаа. Яг миний удирж байгаа нэг одоо төсөл маань болохоор яг энэ төслийн нэг. Ямар инженерүүд нь тэнд үлдээд байгаа юм? Тэнд бол яг одоо манай яг энэ мянган инженер төслөөс бол үлдсэн хүн бол ер нь бол байхгүй л гэж бодож байна. Бүгд л гэрээнийхээ үүргийн дагуу Монгол улсад ирээд ажиллаж байгаа. Одоо шил манай сургуулийн одоо яг манай төслөөс явсан барилга архитектурын сургуулийн 4 багш бол бүгд докторийн зэрэг хамгаалаад буцаж ирээд яг сургуульд ажиллаа хийгээл байж байгаа. Бакалавр сурсан оюутнууд бол буцаж ирээд бусад үйлдвэрийн газрууд, оюутлагч юм ер нь том газрууд ажилладаг. За яг энэ утгаараа хамгийн сүүлчийн асуулт бид нар энэ шинжлэх ухаан түүний тэр байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл энэ чиглэлээр боловсон хүчнийхээ бэлтгэлийг аль зэрэг ер нь томоор хангаж ийн гэж та харж байна. Тэрний хэрэгцээ шаардлага нь аль зэрэг их байна. Тэгээ тэрийгээ бид нийлүүлж чадж гинэ үгүй. За ер нь бол яг манай шинжлэх ухааны технологиг одоо бүх нарийн мэрэгчлэр инженерийн салбараар төгсөж байгаа. Тэгэхээр мэдээж төгсөгчд маань бол бүгд ажлын байранд аюу эрэлттэй байдаг. Одоо жишээлбэл би өмнө нь барилга архитектурын сургуульд багшилж ирсэн. Тэгэхэд бол мэдээж барилгын инженер оюутнууд бол жишээлх юм бол маш их эрэлттэй байдаг. Тэгэхээр ер нь бол яг бид нар бол яг их сургуулийнхаа тэгээ боломжит хэмжээгээр бол оюутнуудаа бол төгсгөөд гаргаж байгаа. Элсэлт ямар байна? Аль зэрэг хүмүүс танай чиглэлээр элсэлтэнд хамрагдаж байна. Энэ нийт ямар хөө хандлагатай байна? Нэмэгдэж байна уу? Хасагдаж байна уу? Энэ дээр таны бодол. За ер нь бол мэдээж нөгөө эрэлттэй мэрэгчлүүд гэж байгаа тийм барилгын инженерч ч юм уу эсвэл програм хангамжийн инженер. За тэгээ ер нь бүхэл эрчим хүчгээ бүхэл уул уурхай гэдэг инженерүүд дээр ер нь бол элсэлт бол бас оюутнууд бол мэдээж шинжлэх ухааны технологийн сургуулийг бол нэлээд сонгож суралцдаг. За мэдээж босоо оноо бол нэлээд сайн өдөртэй хүүхдүүд орж ирдэг. Тэр нь бол танай бүх факультетууд, ангиуд хангалттай элсэлт аваад байна одоо. Ер нь бол элсэлттэй хангалттай авдаг. Яг гэвэл тодорхой математик энэ юуны чиглэлээр хүмүүс элсэлтийн шалгалтанд орохгүй байна гэж 20% нь орж байна гэж яриад санаа зовоосон тоолдоо. Тэгээд зөвлөгчд нийгмийн ухаанаар биш энэ байрлал шинжлэх ухаан, одоо шинжлэх ухаан, математик энүүгээр илүү ашигтай сайхан амьдрын гэдгээл одоо сайн ойлгохгүй байгаа юм уу гэж харсан л да. За түрүү нөгөө ярьж байгаад бас нөгөө газар хөдлөлттэй холбоотойгоор нэг юм нэмж хэлэхэд өмнө онд нөгөө тэр гамшиг төсвөртэй дид түтсэн эвсэл гээд за тэр маань болохоор энтгэх төвтэй олон улсын байгууллага байгаа, шинээр байгуулагдсан. Тэгээд тэднийхээс ер нь бол ингээд дэлхийд даяар одоо судалгааны тэтгэлэг зарлагддаг. За тэр нь болохоор манай баг оролцоод Монгол улсаас оролцоод эхний 20 багаар шалгараад бол тэтгэлгээ авсан байгаа. Тэр ажлын хүрээнд болохоор бид нэр энэ яг одоо манай шүтээсийн байгуулж байгаа газар хөдлөлийн станцууд байгаа байрал дээр бид нэр явуулын имчилгээг хөрснийхөө одоо загварчлалыг гаргаад тэгээд Улаанбаатар хотод хэрэг газар хөдлөх юм бол бид нэр цаоны бус станц өрсний загварчлал ашиглаад одоо газар хөдлөлийн нөгөө баалын мап гэдэг Японы бид нэр гардаг штэ газар хөдлсөний дараа тийм одоо хөгжүүлэлт хийх төслийг аваад ер нь амжилттай хэрэгжүүлж байгаа. За улмаар тус байгууллага маань мөн тодорхой яг гишүүн орнуудынхаа мэдээж нөгөө яг төсөлд амжилттай хэрэгжүүлж байгаа их сургуулиуд саналтай байна. Их сургуулийн консорциумд бас манай их сургууль нэгдээд одоо тэгэхээр консорциумын хүрээнд зарлагдсан төсөл хөтөлбөрөөс бол бас манай багш нар оролцоод авах боломжтой болж байгаа. Тэр нь бол бид нэр аль болох олон талд одоо судалгаа хөгжүүлэлтийг бол одоо дэмжих талаас бол мэдээж олон улсын харилцаа бол өргөтгөөд явжлаа. За тэгээ баяр хүргэе тэр ажилтаа холбогдуулаад. Ер нь бол та бүхэн мэдээж өнөөдөр байдал ямар байна, газар хөдлөлттэй судалгаа,
Түүний нэг хэсэг нь болохоор тэр хөрсний жишэрхийлэлтэй тэр сэвсгэр давхаргаагийнх нь өөрчлөлтийг харьцангуй сайн мэдэх тийм боломжийг бүрдүүлсэн юм ба шүү дээ. Тэр чинь дараагийнхаа арга хэмжээтэй тодорхой арга хэмжээ авах бодиттой тийм датабейс бий болгож шүү дээ, тийм ээ. Хамгийн сүүл энэ датабейс чинь хаа бий болдгийг юм. Манай газар хөдлөлтөй холбоотой датабейсийг хаана цуглуулдаг? За яг манайх бол яг өөрсдийнхөө дата базаа бол яг сургууль дээрээ, лаборатори дээрээ одоо цуглуулад байж байгаа. За тэгээд тодорхой тэрүүгээрээ оюутнууд хэрэглэх юм уу, эсвэл судалгааны одоо үйлдэл бичих судалгааныхаа ажилдаа хэрэглээд явж байгаа. Мэдээж бид нар бол бусад бүтээн байгуулалтын ажлууд маш их хэрэгжиж байна Улаанбаатар хотод. Тэр болгонтой бол манай сургууль мэдээж хамтарч ажиллах бол боломжтой байгаа гэдгийг. За ойлголоо. Баярлалаа танд. За хүн түзэгчтэй өнөөдөр газар хөдлөлтөй холбоотой хөрсний жишэргээ Улаанбаатарын судалгаа, Улаанбаатарын хөрсний жишэргээний судалгааг улам нарийн гаргах тийм техникийн боломжуудыг бүрдүүлж байгаа. За мөн энэ чиглэлээр одоо боловсон хүчнүүдэд бид амжилттай бэлдэж олон улстай хамтран ажиллаж байгаа тухай. За тэгээд одоо гамшиг төсвөртэй дэд бүтцийг одоо асуудал нь ямар хувь байгаа тухай бас товчхон ийм ярилцлага хийлээ. За манай өнөөдрийн ярилцлагад шинжлэх ухаан техникийн их сургуулийн эрдэм шинжилгээ технологийн хөгжлийн албаны дарга Цамбын цог гэрэл оролцлоо. Баярлалаа. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжид харууц. Цэвэр агаар, тав тухтай орчин. Тансаг, давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тавдугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment.